Сайн мэцгаанаа чамийнхаа шинэ бичлэгийн давтамаар л өнөөдөр чамийнхын бичлэг эхлэхэд бэлэн боллоо. Тэгээд өнөөдөр ямар бичлэг байх вэ гэхээр би өнөөдөр дэлгүүрт байгаа хамгийн хямдхан бүтээгдэхүүнүүдийг авсан байгаа. Иддэг снэк төрлийн зүйлсүүд. Тэгээд би эднэрийг дэлгүүрээс авч байхдаа хэсэг хэсэг видео бичиж авсан. Тэр бичлэгийг маань алтхан гүйлгээд харцгаараа тэгээд хэдүүлээ амсаж үздэгэ. За энэ бичин болохоор 320 төгрөг, 660 төгрөг, 1330 төгрөг, 1330 төгрөг, 740 төгрөг, 550 төгрөг, 310 төгрөг, 1170 төгрөг, 430 төгрөг, 950 төгрөг, 320 төгрөг, 850 төгрөг, 530 төгрөг. За тэгээд чаймын мульт авъя гэж бодсон боловч мульт маань яг миний бодсноос үнэтэй байсан болохоор аваагүй. За тэгэхээр саяны видеог харсан байх. Тэгээ нэлээд хямдхан бүтээгдэхүүнүүд авсан байгаа. Тэгээд одоо хэдүүл энийг амсаж үзье. Гэхдээ би аль болох тийм хогийн бүтээгдэхүүн аваагүй. Ерөөхдөө нэг гайгүй юмнууд авсан шүү. За тэгтээ хямдхан болохоор аргагүй угаасаа яг үн дагаад чанар л юм шүү дээ. Тэгэхээр амсыг заяа ямартаач би тэр хаалт хаачих уу? Хаалт хаачих заяа. За амсыг. Нэгтгэн нь болохоор ийм цайны бичээн байна. Энэ цайны бичээний хідэн төгрөг байлаа да. Та нар сая харсан байх тий. Тэгэхээр одоо энийг задлаад амсаж үзье. Би хайч авчрах хэрэгтэй. За хайч аваад ирлээ заяа. Энэ нүуник лифтэн байгуу цай байдаг шүү дээ. Ийм гэрт хэрэглэгддэг. Хямдхан мөртлөөсөө яг тийм бичээн заяа. За задлаа. Орио шиг юм биш. Йоо. Дотроос нь ийм хоёр савлгаат юм гарч ирж байна. Энэ яг мэдгүй энэ амар муухай унарч чинь. Нэг тийм улаан перц шиг юм шүү тий. Мэдгүй энэ одоо юу юм бол. Яг нэг паприканы гаднах шиг юм уу? Тийм юм унарч чинь. Энэ юу юм болоо? Бүр яг улаан перц ч юм уу ямар нэгэн перц шиг унарч чинь. Яа ч перц нэ. За энэнд оноо өгье л доо. Энэнд би 10-аас 2.5-ыг л өгөн заяа. 10-аас 2.5. Угаасаа яг л тийм байна. Яг л перц шиг амтгч чинь. За одоо энэ болохоор coconutтай юм шиг байна. Угаасаа coconut гэж бичиж. Тэгэхээр авсан үзье. Яг гой coconut унэртчихээ. Өстө таалагдчихэв. Энд чинь хэдэн төгрөг байлаа? Coconut амтгч чинь. Гурил шиг. Таалагдж байна. Саяны гашуун бичээнээс хамаагүй дээр энэ хамаагүй гой чихэрлэг байна. Энэнд 10-аас 6.2. Яг бүр яг тиймгүй л амттай. За дараачихнаас cookie байгаа заяа. Дараачихын cookie-г амсъя. Бичээн жигнэмгийг амсъя. Энэ хөөрхөн савлгаатай. Саяны шиг юм байна. Энэ ванильтай юм байна. Ваниль унарч чинь. Ванильтай зарим гэдэг нь шүү дээ. Цагаан өнгөтэй. Яг тэр шиг унарч чинь. За амсаж үзье. Зүгээр л бичээ. Янзах шиг хатууд. Гэтэ нэг тийм биш. Нэг тийм. Энэ нэг тийм. Зүгээр л бичээ. Ямар ч илүү тутамтахгүй зүгээр л бичээ нэ. Гурил. Энэ болохоор уусаа үнэндээ л таарсан байна л да 1000 төгрөг. За энэ ямарч муухай амт алга заяа. Түрүүний хамгийн ихний эдсэн шиг биш байна. Энэ нь 10-аас 4.2. Дараачихан гэх юм бол ундаага бас хямдхан. Тэгээд миний орсон дэлгүүрт хамгийн хямдхан байсан ундаа нэг шүү.
Энэ хамгийн хямдхан байсан 1000 байлоо. Тэгээ бусдын дандаа 4000 5400 үнэтэй байсан. Энэ хамгийн хямдхан байсан. За энэ ундаа болохоор нөгөө олон төрлийн жимстэй юм ундаа. Хамаагүй дэрч байна. Энэ хамгийн ихний бичээн зүгээр үнэхээр муухай байлаа. Зүгээр л перцтэй бичээн энэ шүү. No. Яг угаасаа хямдхан байсан л та. За дараагийнх нь гэх юм бол үнэхээр сонирхолтойсэн. Та нар KitKat гэж мэдэн дээ. KitKat яг тэрний fake хувилбар нь, хуурамч хувилбар нь байсан. Би хараад бүр шокнд орсон. Хардаа. Энэ яг KitKat шиг заяа. Тэгснээ хуурамч, тэгснээ хямдхан. Амтгүй. Тэр яг KitKat шиг хардаа. Өнөр нь шал худлаа л байна л та. Шал худлаа нэг заван муухай шоколад чиглээ. Not bad. But not good. Not bad but not good. Yeah. Жисүгийн үг санаанд орчлоо. За энэ KitKat-ны хуурамч бичээнд болохоор би 10-аас 5 оноо хангалттай. Тэмч муухай ш, тэмч гоё биш. Би самар авсан. Чи Монгол үдтэй тийштэй Монгол. Энэс 1000 төгрөг. Энэ 900 төгрөг байлоо. Тэрэгтэй. Би самрын дуртай. Гэтэ хушхан дуртай. Гэтэ таргалуулна. Өөрчн би ямар самрын дуртай лээ. Алмонд дуртай бол биш. Амар дуртай юм шиг ирээд үү. За энэ доноо өгөх юм бол 10-аас 8.5. Тэгвэл гоё. За дараагийн зүйл гэх юм бол эрзэн чихэр байна. Та мэдэн штэ тий. Ийм шүд ахгүй юу? За даамсаж үзье. Маш зөөлөн. Ямар ч амтгүй. Гэтэ мэдээ тодорхой хэмжээний сахар байна. Энэ нь 10-аас 2.5. Угаасаа сайн угаасаа нийцж байгаа бүх юмд сайн оноо өгөх боломж байхгүй. Бүгдээр хямдхан, тэгээд хямдхан болохоор мядуу, тэгээд яах вэ? За дараагийнхнаас цайны бичээн. Ийм цайны бичээн байна. Би кофе бичдээ, би угсаа кофе уудаг юм дөө. Дотроо цагаан юмтай. Анх удаа дотортой бичээн идэх гэж байна. Дотроо юмтай. Дотортой бичээн. За амсаж үзье. Юу сүтэ. Милкалу гинэ. Доторх нь яг л сүү шиг байна. Гаднах нь яг л бичээн шиг байна. Дайнанд 10-аас 4.2. Хангалттай. За дараачих нь энэ байна. Шоколадтай. Энэс нэг 1000 төгрөг. 1000 төгрөгөөс доор үнэтэй. Нөгөө нэг соло гэдэг нөгөө нэг ийм нэг бичэн нэдгэсэн да бид нэр ингээ багтаа иддэг байсан одоо байдгалах гэхдээ бас хөөрхий хямдхан яг тэрэн шиг юм байна яг ийм юмтай штэ солооч юм. Дээр үеийг санаанд оруулчихлаа. Гүшин юм шиг. Зүрх мөрөх ингээд яач чээ харагдуулч чээ бас хямдхан юм байж бас зүрхээ гаргач чээ хямдхан. Шоколад нь өмнө идчихсэн шоколадтай бичээнүүдийг бодвол хамаагүй яг шоколадтай дөхүү амттай гэх юм уу. Арай нэг гайгүй дүү. Дотроо ийм юмтай юм байна. 8 оноо. Дэжгүй амттай. Үнэхээр дэжгүй амттай. За энэ болохоор smile time гинэ. Яг л байвшил. Өөр шиг тацардаг шүү. Ямар заваа үүрт. Энэ жаахан үүрт юм байна. Гэтэ яах вэ? Амсаж үзье. Энэ хурстик шиг байгаасаа гэж би хүсэж байна. За амсъя. Яг хурстик гэхдээ доторх шоколад нь жоохон хатуу байна.
Хурдтай ч амар зөөлхөн байдаг шүү дээ. Юу гэмэрч юм. Нэг тийм гоё. Харин энэ болохоор нөгөө нэг шоколад нь доторх шоколад нь жоохон бүдүүн, дээрээс нь жоохон гатуу. Амт нь бол яг хурдтай шиг тийм ээ. Яа би тэр аниагийн өрөөг хаач дээрээ заяа. Саахгүй бол тань мэдчихээс дээ. Eerst дэвгона. Таних жишөө. Это малтишоо. Тэн данагно. Энэ дарвас миний батхны наалтыг бити хараарай. Арвас 6.6. Болоо штэ. За дараагийнх нь энэ dark chocolate-тэй. Оо. Тэтгэв шүү, таалагдчих шүү. Оо, бас хямдхан юм биш жаас од модоо зурчжээ. Одоо мартахгүй л гин шүү. Оо, дэжгүй таалагдчих чинь. 진짜 맛있다. 진짜 맛있다. Би баахан солонгос юмнууд үзчихжээ, sorry. 노래 한 거예요. No more. Button. Энэ хараа хямдхан юм байж ингээд одтой одыг харж байна уу та нар? Тэснэ дотроо болохоор ийм цагаан юмтай гаднаа ийм шоколадтай амар дайжгүй. Энэ баг хамгийн өндөр оноо авах нь хаа. За зүг харуулчих. Энэнд би 10-аас 9 оноо өглөө. Яг бодсноос яг хүлээлт тавьснаас хамаагүй хайв илүү давлаа. Тэгэхээр 9 оноо өглөө. Энэ хамгийн гоё амттай байлаа. Сайн хараад аваарай. Хямдхан байсан шүү. За ерөөсөө ингэж болоо. Босон мэт бол. Энд нэг байна. Энийг ээж авчих гэсэн юм. Энэ нөгөө яг бомти шиг юм байна гэж заахгүй нөгөө бомти мэднэ дээ. Яг бомти шиг харагдаад энэ чи авчих гэж харна авсан байхгүй юу? Энд байгаа юмнуудыг бүгдийг ээж авч өгсөн шүү. Тийм 10,000 төгрөг болсон юм. Энэ 300 төгрөг. Энэ яг юу вэ? Доторх нь яг юу вэ? Мэдгүй. Sorry, энийг өстой хоолгороо давуулчихсан юм. Би сая зүгээр гаргаа хийчлээ. Энэ яг юу вэ? Доторх нь яг юу вэ? Зүгээр яг гурил шиг юм байна. Миний одоо амд яг юм гурил шиг юм зурлаад энэ амар заваан байна. Энэ амар муухай. Энд баг 10-аас 1.5, баг 1.5 чигтэн заяа. Би баг хоолгороо ч оруулж чадсангүй шүү дээ. Энэ 10-аас 0.2. Тийм. Ус хамгийн сүүлд нь угаасаа би орхисон байсан юм уу амар муухай. Йоо энэ сүүлийн эзэн яг гурил энэ хараа яг гурил байна. Амар муухай. За саяны миний эзэн зүйлсүүд нийлээд 9,952 төгрөг болсон байна. Надад хамгийн таалагдсан энэ байлаа. Энэ бүр амар гоё амттайсэн. Гэхдээ одоо идэггүй одоо болно хангалттай. Юмд ханд цадад сурах хэрэгтэй. Тийм альва юм чи хэмжээнээсээ хэтрэхээр утгаа алдна. Болно. Сая би зөндөө амсчлаа шүү дээ. Одоо болоо заяа. Болно. Миний бичлэгийг дуустал нь үзсэн та нарт бүгдэнд баярлалаа. Тэгээд энэ хүрээ дуусгая да. Баяртай. Дараа уулзъя. Дараагийнх нь бичлэг нь удахгүй орно шүү. Баяртай.